Монголын төмөр зам дээр ерөнхий сайдын үүрэг даалгавар болгосны дагуу шалгалт хийсэн байгаа. Нийт одоо ажиллах хүч ер нь оновчтой байгаа хэсэг одоо өнөөдөр яг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд нь одоо таарч тохирж байгаа хэсэгтэр нь бол наривчлсан судалгаа хийсэн. Нийтдээ төмөр замын яг мэрэгжлийн хүмүүс бол нийт ажилчдын 60 орчим хувийг эзэлдэг юм байна. 40 орчим хувь нь бол дандаа удирдах багийн бүрэлдэхүүн байдаг юм байна гэдэг энэ дүгнэлт бол гарсан. Засгийн газраас бол арга хэмжээ аваад энэ удирдлагын багийг илүү цомхон илүү мэрэгжлийн болгох чиглэлээр бол бодлого шийдвэр гаргаж ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Ер нь энэ ташрамд хэлэхэд төрийн өмчт үйлдвэрийн газруудын тоог багасгах, үйл ажиллагаа төрлөөр нь нэгтгэх чиглэлээр засгийн газар бас бодлого гарган ажиллаж байгаа. Жишээлбэл 21 аймагт байдаг аз зааг нэг үндэсний хэмжээний аз заа болгож өөрчлөх. 21 компани төлөөлөн удирдах, зөвлөлөх, гүйцэтгэх, захирал гүйцэтгэх удирдлагын баг гэх нь том зардлыг байхгүй болгох чиглэлээр бол бид ажиллаж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр хорооны хурал нь бол аль биесийн шийдвэр гарсан. Ойрын хугацаанд засгийн газраар орж шийдэгдэнэ гэж ингэж ойлгож байна.